Сайн байцгаана уу? Тухайн одоо харилцагчийн зан төлөвийг яаж тодорхойлох вэ гэхээр харилцагчтай тодорхой хэмжээгээр харьцаж үзэж байгаад харилцагч сонсогчтой тэгж байгаад яг юу хүсээд яагаад байгааг нь ойлгож яг тэр одоо сонсогч харилцагчийнхаа төвшөнд очиж тэгж байгаад ойлгох хэрэгтэй. Тэгээ сайн ажиглалт хийгээд ойлгосныхаа хүрээнд одоо ямар техник ашиглаж яаж харьцах талаараа одоо юу боловсруулад нэгсний одоо дата гэдэгтэй датагаа цуглуулж агаад мэдээлэл цуглуулж байгаа. Тэгээд тэрнээсээ үүдээд ингээд тухайн харилцагчийн хэмжээнд харьцна. Тэгээ харьцаад мэдээж одоо тухайн гаргаж байгаа behavior буюу зан төлөвийг одоо эргүүлэх тийм үйлдэл хийнэ. Тэнгүүд тухайн харилцагч тухайн одоо сонсогч маань тэр зан төлөв нь тэгж амархан хэрэгдүү. Тэгэхээр ямар одоо техник хэрэглэдэг вэ? Өөрт нь ойлгуулж хүлээцтэй хандаж тэрийг тушаахгүйгээр эсвэл одоо шүүхгүйгээр зэмлэхгүйгээр ингээд тогтмол энэ одоо сургалтыг явуулж иж тухайн сонсогч харилцагч маань өөрийнхөө зан төлөвийг ойлгоод тэгээд тэрнийхээ дагуу өөрчлөлтийг хийдэг байгаа. За тэгээ энэ сургуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан одоо энэ иймэрхүү мэдээллийг өргөн бас түгээе гэж бодож байна. Анхаарал тавьсанд баярлалаа.